Yes багун энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр Марок улсын өмнөд хэсэг хотод орших Марракеш хотын аялсан талаарх товч мэдээлэл хүргэж байна. Ойролцоогоор сая 300, сая 500 ноттой тийм хот үлээ. Нисэх буудал нь бол хотоос хол биш. Тийм учраас нийтийн тээврээр ингээд яваад тэгээд шууд хот руу орчдөг. Нийтийн тээврээр яг Монголд үүдэг автобустай бол их төстэй. Яг адилхан төрлийн автобус байсан. Автобусаар явж хагаад хотын төв рүү очино. За хотын төвдөө бол одоо бид хамгийн алдартай Плаз Жемафна гэдэг одоо том талбай байт юм лээ. Тэгээд яг тэр талбай дээр очиж буудаг. Тэгээд талбай дээрээсээ буунгууд зүрхд өглөө ирт очсон. Тийм учраас хүмүүсд яг өглөө хичээсэн. Тэгээд яг л Францд байдаг нөхдүүд ямар байдаг яг л тэр л орчин хүлээж ялээ. Тэгээд цэцэрлэг төрөлөндөө бөөнөр ирчүүд нь бол тэгээд илүү их тэгээд бөөнөр суцаагаа тэгээд чухал юм яриа сууж идэм шиг тийм хүн гаялстай. За нийтийн тээвэр нь бол бас нэлээ манайхтай бол төстэй баг зарим нь бол одоо манайхаас ч бараг муу гэмээр тийм нийтийн тээвэртэй юм лээ. Машинаар золчиж байгаа хүмүүс бол маш цөөхөн байсан. Тэгээд ихэнх нь бол нийтийн тээврээ авдаг. Тэгээд моциклтэй, мопедтэй явдаг хүмүүс нэлээд байсан. За ингээд нөхдүүд бол мэдээ цайгаа уудаг. Билээ. За тэгээд яг эндээсээ тэр Медина гэдэг одоо хотын дүүрэг байж байгаа. Энэ дүүрэг нь бол өөрөө тэр чигээр одоо хуучны одоо хамгийн хөдөлгөөнтэй дүүрэг байсан. Одоо яг тэр хിവэрэж байгаа юм билээ. Тэгээд энэ дүүрэг нь болохоор одоо ЮНЕСКОгийн одоо бас өв бүртгэгдсэн ийм дүүрэг байлээ. Таул юусан маш их янз бүрийн худалдаануудыг үйлчилсэн. За Марракешт болохоор интернет янз бүр интернетд бол хэрэгж болдог. Яг л эндээс бас одоо юм SIM карт эндээс нь шууд худалдаж яваад тэгээд яг интернетээс судалгаа шийдэж болохоор юм блэ. Онгоцны буудал дээр бол тэрийг шийдэж өгчдөг. За эсвэл яг энэ хот дотроо ч гэсэндээ салаад өгчт юм блэ. За ингээд төв талбай дээр нийлж байна. За энэ төв талбай дээр бол тэгээд өдөр нь бол ингээд харьцангуй хүн багтай. Тэгээд ягаад гэвэл их олон учраас ингээ хүн багтай байт юм шиг байлаа. Тэгээд оройн бол хөдөлгөөн ихтэй тийм учраас бид бол орой буцаж ирэхээр төлөвлөсөн байж байгаа. За тэгээд энэ дээр бол ингээд жижигхэн худалдаа хийдэг хүмүүс л их байт юм лээ. За Мароккод бол ийм шарамгийн таксинууд их явдаг юм лээ. Яг харьцангуй ус хүнтэй бол биш. Одоо жишээлбэл аэропортоос хотын одоо төв рүүгээ ороход бол ойролцоогоор 15 евро. Монголтай адилхан зүгээр ингээд гудамж явж байгаа л гараа өргөөл тэгээл таксинд суучих болохоор тийм юм лээ. Ер нь их энгийн одоо уламжлалт одоо дүг соёл заншил тэр амьдралын хэв маягаа бол одоор хадгалаад үлдсэн юм шиг ажиллагдчихсан. Elle tombe de la toile là, c'est за ингээд таксинууд нь ингээ хүмүүсээ хүлээгээд ингээ мэж идэг. Тэгээд гол одоо газруудад
Өдөр бол халуун байдаг учраас хүмүүс ингээ баг гард юм билээ өдрийн цагаар. Медине дотроо Медине гэдэг бүхэл одоо хороол энэ хороол дотроо бол ингээ хөдөлтөй явагддаг. Энэ бол ерөөсөө тэр чигээр юм чөөлчдөд зөвлөгдсөн. Sorry. Тийм хороол юм билээ. Нарийн гудмудтай. Тэгээд нүгс болгондоо л юм хөдөлтөөний ямар нэгэн одоо зөвлөгдтэй. Тэгээд одоо Монголд бол одоо жижигхэн жижигхэн агуулга гэж хэлмээр зүйлүүдэд хөдөлтөөнд нь явагдсан юм билээ. Ер нь зай талбай бол маш багтай. Зай талбайгаа бол маш сайн ашигласан. Ер нь жижиг метр квадратыг ч одоо ашиглаад дотор нь юм ийцэн байх жишээ тийм. Тэгээд энэ зах дотроо бол ингээд төрлөөр одоо худалдаануудтай тийм билээ. Статад дарсан каллиграфи гэдэг. Тэр хүмүүс одоо миний нэрийг бас бичиж өгсөн байж байгаа. Тэгээд би дээрээс хоорондоо ярилцаад бидний утсуудаа солилцоод ингээд цааш явсан. Тэгээд каллиграфийн урлаг бол бас сайн өгсөн. Араб каллиграфи бол бас нэлээд бас нэртэй бас гоё чимэглэл тэгээд дурамжлаг талаасаа бол бас нэлээд олон зүйлүүд төр араб дурамжлаг бол гарч ирдэг. Тийм байж байгаа. Энэ хүн бол ингээ өдөрт бол ингээ суугаад жүүлчдийн нэрийг каллиграфаар бичиж өгдөг гэсэн. Янз бүрийн худалдаанууд байна да. Тэгээ худалдаа хийдэг хүмүүсийн хувьд бол ер нь одоо араб хэлээсээ гадна 2-3 хэлээр бол яриад байх шиг байгаа маа. За эд чи өөрөөсөө Францын колоничлал байсан учраас Францаар бол ер нь ямар ч хүмүүс нь бол төвгүй ярьж байна. Тэгээ англи хэлээр ярьж байна, испани хэлээр ярьж байна, герман хэлээрээс ярьж байна. Тэгээ худалдаачд нь бол ер нь бол маш олон төрлийн хэлтэй юм байна. Сонин нэг дунд зууны үеийн чимшиг тийм нэг мэдрэмж төрхөөр тийм ерөнхийдөө байр байдалтай хотын байгаа байдлын хэрэм цайд эднэр нь бол хэрэмнэр угаад нэг шуу бол ингээд өвөлж байсан 100 ч байсан ингээд байж идэг гэдгсэн маш тасцсан муур амсгалтай тийм харуу хатуу ширээ муур амсгалт тийм тассан цогцсон тийм шүү гэдэг чинь. За худалдаачд нь бол ингээд явж байгаа хүмүүсийг үл юм зүгээр явуулахгүй дээ. Манай дор нааши юм зүйл янз бүрийн үйлдэлгээд ингээд татаад чирээд. Энэ дэр бол нэг нэмэгтэй болоод ингээд гоо сайхны бүтээгдэхүүн зардын шуурын тэгээд бас цай тэгээд хоолны амтлагч гэл төрөл юмнууд байгаа. Тэгэл ингээд оруулаад. C'est très bon pour les bactéries dedans, l'estomac bactérien. Moi je bois tout hein. Non, c'est bon madame, c'est bon, gère madame. C'est quoi ça? Амтлалт дуусыг авах чинь тэгэл өөр одоо бүтээгдэхүүнүүд ингээд танилцуулаад EGT-ийн яриад үзүүлж тийм билээ. Тэгэл энийг хараа юм учиртай. Би өөрөө тэнцлийг гэл ингээд нудухсаа яриад. Тэгээ тэндээсээ би одоо ингэж хийдэг. Энд авчирч ингээд зардаг гэлээс ингээд өнөө ч юм уу худалдан ч юм уу мэд тэгэл ингээл яриаг бол хийж өгд юм блэ. Цайгаа их ууд юм блэ. Цайгаа их уудаг. Le botox berbère. D'accord. Anti-cerne, anti-rides, anti-âge. J'ai beaucoup de choses, mais maintenant je les cite pour donner les meilleures choses que nous avons. Ça, c'est ma fille. Bonjour. Bonjour. On a l'eau de rose cosmétique. On a des crèmes naturelles. Très doux, très blanchi. D'accord. Et c'est combien C'est la dernière prix pour vous parce que c'est la première visite, premier client aujourd'hui, c'est 120. 120 120. Dirhams, c'est pas euro, ne t'inquiète. C'est ça. Mais lorsque tu as acheté beaucoup de choses par exemple,
dans bon prix. Et j'accepte Non, la c'est carte. cher. J'accepte la carte. Ouais, c'est un peu cher. Tu peux prendre tout ce que tu veux et après je donne bon prix pour Эднээс бас авах зүйлүүд бас байна. Давуу талууд бас жишээлбэл нөхдүүд бол сутруулсан давал хэрэглэдэггүй юм лээ. Тэгээд сутруулсан дав ерөөсөө одоо харагддагчгүй юм лээ. Яг баарнд нь орж иж сутруулсан дав хэрэглэнэ үхээс биш. За бусдаар бол сутруулсан дав бол хэрэглээд авах боломж байхгүй. Энэ бол шашинтай нь холбоотой юм шиг байна. Тэгээ уур амьсгал нэг халуун учраас ерөөхдөө усуул их усуун ерөөс ингэ байгуу учтай юм лээ. Нэгс давуу тал хүнээсэнтэй холбоотой надад ажиглагдсан бас цөөн бас давуу талууд байна харагдсан. Тэгээд тэрийг бас энд суулцъя гэж бодож байна. Нэгдүгürt бол одоо энд ингэ явж байхад бол ямар нэгэн зодон зохион тэгээ хэрүүл маргаан тиймэрхүү зүйлүүд ерөөсөө хотоос ажигладаггүй. Тэгээ энэ нь бол энэ арх удаггүйтэй тэгээ энэ шашинтай нь холбоотой юм шиг байна. Тэгээд бивэн юугаа одоо тэгж одоо янз яаж байгаа уурлж байгаа тиймэрхүү зүйлүүд хотоосоо байгаагүй. Энэ нь надад маш их таалагдсан. Анж бивэндээ түүх тийм тусрах уу бивэндээ зам тавьж өгдөг. Одоо жишээлбэл энэ нарийн гудмуудаар ингээл мотоциклтай за тэгэл дунд хэврийн одоо юу гэнгээ дунд хэмжээний одоо апорт машинаар ачаатай явж байгаа хүмүүс тэгэл одоо морин тэрэг тэгээ илчиг хүртэл одоо тэрэн төлөвлөсөн ингээл бараа таваар цөөгөөл ингээл нарийн гудмуудаар явж хат бивэндээ хүлээцтэй хандаг бивэнийгээ хүлээдэг зам тавьж өгдөг ийм чанарууд нь бол их таалагдсан. Тэгээ бивэнтэйг ингээ уулзахтаа үтэл дандаа ингээ инээж баясаж тэгээ одоо чинь бивэнийг мэдлэлийн үсэд байдаг шүү дээ. Тэгээ тэгж уулзтаа хүчирдэг. Тийм хүмүүс байлаа. За та хүмүүс анзаарсан баах замын түгжээ бол ерөөсөй байхгүй. Их сони юм блэ. Ерөөсөө зам нь бол түгжирдэггүй. Энэ мэдээж маш цөөх машинтай. Тэгээд ихэнх хүмүүснээс мотоцикл нийтийн дэврээр хэрэглэдэгтэй холбоотой байж магадгүй. Тэгээд такси ус байдаг. Тэгээд одоо юу гэдэг зам тээврийн доосол одоо энэ одоо тиймэрхүү зүйлүүд ерөөс ажигладаг баг гардагчгүй байна. Гардагчгүй болов уу гэмээр бараа санагдсан. Тэгээд хүмүүс нь бол одоо юу гэдэг юм ингээд гарцтай газар аач гарна, гарцгүй газар аач гарна. Энэ жоохон дүрмээ бол баримтдаггүй. Уусааж тийм байдаг гэж магадгүй. Одоо жишээлбэл энэ хотын төвийн дүүргүүдэд зарим газар нь ерөөсөө гэрлэн тохиолдол байхгүй. Тэгээд ерөөсөө ингээд хүмүүс гарч явж байгаа машинууд өөрсдөө ингээд зогсоол зам тавьж өгöd гараад ч юм уу тийм. Ингээ явждаг. Энэ нь бас их таалагдсан. Тэгээд ер нь бол одоо ингээд захын нэг бачкатай дараалтахад л ер нь ямар ч нэг гадаад талаар ярьдаг тийм байт юм лээ. Тэгвэл энэ бас их таалагдсан. Иймэрхүү бас давуу чанарууд энэ хүмүүст байна. За хүмүүс таалагдаагүй бас зүйлүүд байна. За жишээлбэл одоо яг энэ маш олон жуулчд хүлээж авдагтай холбоотой бас иймэрхүү болсон байж магадгүй. Жишээлбэл хэтэрхий коммерциал бид нар одоо машин худалдаа хийх тулд зарим нь одоо тэгэл бараг л одоо худлаа хийхээс наашгүй ингээд хүмүүсийг одоо явуулдаггүй. Зарим худалдаа ачаад ресторанууд иймэрхүү байна. Энэ нь жоохон төвхтэй санагдсан. Замун одоо залхин одоо маркетинг зүйлс байна. Одоо жишээлбэл манад олж хоол идэх ингээд тэгэнгүүтээ ороод хоол идсэн дараа үнийг нэмжүүлдэг ч юм уу тийм. Эсвэл яг одоо цахаас нь зүйлээс нэрэ жоохон ондоо зүйлчээд ирэх ч юм уу тийм. Иймэрхүү зүйлүүд байна. За гудамд нь явж байхад чи ингээд гайд хийх нөхдүүд бас гарч ирд юм лээ. Тийш нүргүүдэг, ийш нүргүүдэг, тэн тийм, минь ийм байдаг гэдэг. Тэгээд нэг хоёр юм асуувал тэд нар бүр ингээд зүгээр явуулахгүй. Тийшээ хүргэдэг ийм тийм гэдэг. Тэгээ би ч юмас одоо мөнгө зөнгөдөн юм ахгүй янз бүр яар хэрэглэн тэд нар ч юм. Тэгээд тэгж явсараа тэгээд эцэст нь бол яг л тэгэл
нөхдүүд бол яг л тэгэл мөнгө нэхэл зогсож байгаа юм л да. Тэгээ өгч болохгүй, бойжж болохгүй тэгээд тийм сонио байдалд орчт юм лээ. Тэгэхэндээ бол ингээ яг зүгээр ингээ өгөөдсөн. Тэгээ сүүлдээ бол банк тулгараад харуулж жоохон төвхтэй санагдсан. За иймэрхүү яг сөрөг зүйлүүд ажиглагдсан. Тэгээд хүмүүс мэдээж маракт аялал бас нааш анхаарна нэг. Тэрнээс бусдаараа бол хүмүүс нь их тусрах уу. Тийм инээсэн ер нь тийм уурсан уцаарсан хүмүүс бол ер нь хараагүй. Тиймэрхүү бас зүйлүүд байсан. За ингээд нөхдүүд бол ерөнхийдөө ирчүүд нь голд байх гадуураа их явд байт юм лээ. Эмэгтэйчүүд маш ховор харагдсан. Тэгээ магадгүй буцаал шашинтай холбоотой байдаг гэж магадгүй. За ингээд морин тэрэгнүүд бас хөлдсөн морин тэрэгнүүд ингээд морин тэрэг хотын төгөөр явд юм лээ. Ялгааг ингээд машиныхээ заман дээр одоо яг тийм нийтийн тээвэртэй машинтайгаа ингээд зэрэгцээ толилдоод тэг явж тийм лээ сонирхолтой. Явж үүж ингээд морин тэрэг унаад ингээд явд юм лээ. Бас сонирхолтой санагцсан хот дотроо иймэрхүү. За тэгээд шөнийн одоо хот бол ер нь шөнө бол унддаггүй гэж хэлсэн хүмүүс ярьж байгаад бол тэгээд одоо хамгийн алдартай нэг төв тартай дээр ингээд янз бүрийн гэрлүүд одоо ирсэн. Тэгээд гэрэлтэй болсон. Тэгээд янз бүрийн худалдаач нэмэгдсэн, янз бүрийн тоглолтууд нэмэгдсэн, янз бүрийн үзүүрүүд бас бий болсон байт юм билээ. Тэгээд марак хүмүүст ажиллагдсан бас нэг гоё зүйл нь их нэргэн ч хүмүүс шиг санагдсан. Маракаш хот нь өөрөө ер нь яг тийм өндөр барилга бол байхгүй. Яг нэгэн чигт жоон гавтгай юм лээ. Энэ магадгүй ЮНЕСКОд бүртгэлтэй тэгэж холбоотой байж магадгүй. За ингээд Маракаш хот нь өөрөө ингээд ханаар хүрээлэгдсэн. Одоо ханаар хүрээлэгдсэн. Тэгээд ханын дотор тал ханын гадна тал гэдэг. Тэг яг хуу ханын дотор талаараа бол ингээд жүүлчт нь голдуу байд юм билээ. Тэг яг ханаасаа гарчингууд яг одоо тэр энгийн хүмүүсийн амьдрал бол орчт юм билээ. За тэгээд ном зарж байгаа хүмүүстэй бас таарс бид нар бол ингээд ханын гадна байсан. Тэгээд ингээд ганц хоёр номын худалдаачтай зүр уулзаад ингээд явж байхад бол одоо тийм хүмүүс нь маш бага ном уншдаг гэдэг чийсэн мараа. Үйл хөдлөлийн талаар бас хамгийн сүүлд тавьчих бас ярив. Үйл хөдлөх жуулчд маш ихээр хүлээж авдаг учраас ихэнх үйл хөдлөхүүд ерөнхийдөө дандаа богино хугацаагаар түрээслэгддэг юм билээ. Тэгээ том одоо юу гэдэг байрнуудыг дотор нь одоо жижиг өрөөнүүд бий болгоод тэгээд өрөөгөө нь түрээслүүлдэг. Тиймэрхүү одоо түрээсийн байрууд бол нэлээд байна. Мэдээж жоштбуудууд бас нэлээд байна. Медина буюу одоо хотын төвийн дүүрэгт бол хамгийн бас их одоо жоштбууд байна. Бүх юмтайгаа ойрхон. Гэхдээ одоо Палма буюу одоо баруун хойд хэсгийн дүүрэгтэй бол илүү өндөр үнэтэй байт юм лээ. За түүнээс гадна одоо Ивернаж буюу эсвэл одоо Ивернаж Гэлиз гэдэг хоёр бас шинэ дүүрэг. Энэ дүүргүүдтэй бол нэлээд бас инх замбраатай одоо үйл хөдлөхүүд баригдаж байгаа юм билээ. За үйл хөдлөлийн үн бол 60 м квадрат нь бол 2500-аас 4000 евроны үнэтэй байсан. За эрэлт бол маш өндөр байт юм лээ. Европууд тэ гадныхан ирж одоо үйл хөдлөх хөрөнгө авдаг. Зарим нь бол хөрөнгө оруулалтын чиглэлээр, зарим нь зүгээр амьдрах чиглэлээр тэтгэврт гэсэн хүмүүс бас тав тухтай өөрсдийн орчинд одоо хүргэхийн тулд энд үйл хөдлөх авт юм лээ. Яг гаднаас ирж байгаа хүмүүст л харьцангуй энгийн одоо үн ханшил харьцангуй бас нэг тийм үнэтэй биш. Хямдхан учраас тэрнээс таалагдсан юм шиг байна. Тэгээд байнгын бас дулаан байдаг учраас бас энэ нь бас зарим хүмүүст бас цаг уурын хувьд бас илүү боломжтой байсан болдог. Гэхдээ бол бидний явахад бол яг халуун улирлаар ноцсон. Тэрс их нь халуун байсан. Тэгээд жилийн 4 улирал ингээд дараас нь жуулчдын хувьд бол дарагддаг гэдэг чинь хамгийн халуун улирал нь бол 7-8 дугаар сар. Тэгээд бид нар бол яг хамгийн халуун улирлаар ноцсон.
Тэгээд хамгийн хүн багтаа байна гэдэг чсэн. Гэхдээ л ер нь бол пиг байсан. Тэгэхээр юм учраас бол ерөнхийдөө бол эдийн засгийн хувьд ер нь жуулчдаас бараг 80-90% шууд хамааралтай юм билээ. Тэр утгаараа яг үйл хөдлөлгөд хөрөнгө оруулахад бол бас энийг бас бодолцож үзэх хэрэгтэй гэдэг жисэн. Яагаад гэвэл гадны жуулчдаас шууд ер нь хамааралтай. Одоо жишээлбэл хамгийн сүүлд бидний мэдэх одоо ковид одоо гарахад одоо бүх хөдөлгөөн зогссон шүү дээ. Ингээд бол одоо тийм одоо бүх орлого зогссон байх жишээлбэл гэх мэтлэнгээр бас бодолцох зүйлүүдс байна. За Марокко хүмүүс өөрсдөө бол гадагшаа гарахад бол маш бэрхтээ гэжсэн. Визний тал дээр, виз мэдээлэх тал дээр тийм учраас ингээд бол гадагшаа гарахад бол хэцүү, гадагшаа гарсан хүмүүс нь бол эргэж өгчдөггүй. За бүр гадаад улсад бичгүүртэй болцоо зүгээр ийж очиод ингээд явдаг хүмүүс бол байдаг гэдэг чийсэн. Тэгээд юм байна. Тэгээд үйл хөдлөлгөд хөрөнгө оруулалт хийгээд жилийн дундаж өгөөж нь 10-аас 12% байдаг гэдэг чинь. Энд Франц хүмүүс нэлээд амьд тийм билээ. Францд одоо онлайнаар ажил хийдэг. Тэгэнгүүтээ одоо иймд одоо юу гэдэг нь дижитал номууд хэлбэрээр амьдардаг хүмүүс бас байна. Тийм ганц хүмүүстэй бас тааралцсан. Тэгээд зөвхөн Франц ч гэлтгүй бас одоо өмнөд Африкийн одоо жишээлбэл Мароккоос гаралтай тийм хүмүүс бас буцаадсаа суурьж байгаа. За буцаад бизнес эрхэлж байгаа ийм хүмүүс байт юм байна. За энэ ингээд дүр төрхөнд нэг иймэрхүү яг л нэг дундад зууны үед тийм шиг нэг мэдрэмж төрдөг. Ингээд нэг юм уламжлалт байр байдалтай тийм газрууд байна. Тэгээ хүмүүс нь бол хийлдэг юм билээ. Тэгээд еврейчүүдийн хороол гэж байд юм билээ. Тэгээд еврейчүүд нь мэдээж маш цөөхөн. Гэхдээ тэгээ бас худалдаа 8 ашигладаг. Тийм одоо айл дундад зууны үеэс л еврейчүүд байсан юм билээ. Тэгээд одоо энэ гудмаар ингэ явж явах тэр одоо удан хаалгууд хоёр талд харагдаж байгаа. Энэ хаалгуудын хойныг дандаа юм нэг жижигэн мохлохууд байдаг. Тэгээд яг энэ мохлохууд онгоолгоод тэг хүмүүс нь тэнд худалдаа үйлчлэгээ бүх юм хийгээ явд юм блэ. Тэг ханаасаа цаашаа гарчингууд нэг сонин бас төрүүд ингээд орчт юм блэ. Тийм байна. Тэг эдгээр бол жуулчд их очдог учраас юу н худалдааны нарийн ухааныг бол бас л овоо сурсан гарууд байлаа. Баярлалаа. Тэгээд дараагийн имжлэг хүртэл баяртай.